Тэгэхээр резидентийн сургалт гэдэг маань тухайн мэрэгжлийнхаа чиглэлээр өөрөөр хэлэх юм бол нүр амны эмчилгээ, нүр амны согод засал, гажиг засал, мис засал, хүүхдийн нүр ам судлалын чиглэлээр нарийн мэрэгшхийн тулд резидентэд суралцдаг. Ингэж нарийн мэрэгшхийн тулд тухайн эмч маань үндсэн мэрэгжлийнхээ суур мэдлэг, ур чадварыг маш сайн мэддэг, маш сайн эзэмшсэн байх ёстой. За, сорилын шалгалт бүтэц агуулгын хувьд энэ үндсэн 5 мэрэгжлийнхаа чиглэлийн аль альнаас асуултууд орсон байгаа. Ийм учраас эмчнэр маань шалгалтандаа уншиж бэлтгэхдээ зөвхөн өөрийнхөө орд суралцах гэж байгаа чиглэлээр биш, бүх чиглэлийнхаа мэдлэгийг баттгаж сайн унших хэрэгтэй. Тэгээ сорилт хариулахын тулд зүгээр нэг таагаад бархцаалаад хариулахгүйгээр онлын мэдлэгээ сайн суурлаад шалгалтын асуултынхаа учир утгыг сайн ойлгож хариулах юм бол илүү зөв хариулах. Хоёрдугаар гол анхаарах юм маань болохоор сорилт хариулах зааварчилгааг сайн ойлгох хэрэгтэй. Тестийн асуултуудын чинь урталд хамгийн дээр нь сорилт хариулах зааварчилгаа байгаа. Энэ заавартай хариулахынхаа өмнө сайн уншиж танилцаарай. Ялангуяа эмчнэр маань шалтгаан хамгааллын тестүүд, уялдуулан сонгох тест дээр эргэлзэх эдгээр сорилууд маань тусгай түлхүүр кодыг ашиглаж ингэж хариулдаг учраас эргэлзэх, буруу хариулах тохиолдлууд их гардаг шүү. За, нэгдүгээр даа хэлбэрийн тест буюу хамгийн зөв нэг хариултыг сонгох тест. Энэ тестүүд A, B, C, D, E гэсэн үсгэн дугаартай. Эдгээрээс хамгийн зөв нэг хариултыг олж сонгоно. Хэрв 2-3 хариулт утгын хувьд маш ойролцоо байвал сайн уншиж агаад онлын хувьд хамгийн зөв гэсэн нэгийг олж хариулна. За, дараагийн тест К хэлбэрийн тест буюу олон зөв хариулттай тест. За, тестийн хариулт 1-5 гэсэн юм дугаартай олон зөв хариултууд байна. Олон зөв хариултуудыг бүлэглээд A, B, C, D, E гэсэн кодоор кодолцсон байгаа. Жишээлбэл 1, 2, 3 дугаар хариулт зөв бол A, зөвхөн 4 дугаар хариулт зөв бол D, бүх хариулт зөв бол E гэх мэтчлэн. За, цоорл үүсгэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг сонгоно гэсэн асуулт байна. Хариулт нь 1 нүүрс ус, 2 бактери, 3 хатуу эдийн тэсвэр чанар, 4 цаг хугацаа, 5 амны хөндийн эрүүл ахуй. Шүд цоорох өвчин болохоор олон шалтгаантай халдвартай эмгэг. Тэгэхээр цоорлын шалтгаанд нүүрс ус чухал нөлөөтэй, бактери чухал нөлөөтэй, хатуу эдийн тэсвэр чанар чухал нөлөөтэй, амны хөндийн эрүүл ахуй чухал нөлөөтэй. Нүүрс ус, бактери, шүдний хатуу эдийн тэсвэр чанар маань тодорхой цаг хугацаанд харилцан нөхцөлдөж байж, өөрөөр хэлэх юм бол бактери халдварлах хугацаа, амны хөндийн pH буурах хугацаа гэсэн энэ цаг хугацааны нөлөөлөл шүд цоорох өвчин үүсгэхэд нөлөөлдөг. Тийм учраас 5 хариулт тавуулаа зөв буюу Е гэсэн хариултыг бид нар сонгоно. За, дараагийн жишээ. Цоорлын цагаан толбын үеийг ямар өвчнүүдтэй ялган онцлох вэ гэж байна. Энэ дээр шүд толбдох өвчний толбын үе, гипоплазмын толб гэсэн энэ 2, 4 гэсэн хариулт зөв буюу C гэсэн хариултыг сонгоно. Яагаад тэгэхээр палангийн эрозий, өнгөц цоорл, шантаг хэлбэрийн согог бол палангийн төвшөнд согог үүссэн байдаг. Гэтэл цоорлын цагаан толбын үед палангийн бүтцэд өөрчлөлт орсноос өнгө нь хувирдаг. Тэгэхээр бид нар яг энэ өнгө хувирдаж толбдсон энэ өвчнүүдтэй ялгана. Шүд толбдох өвчин, цоорлын толб, гипоплазмын толб бол үүсэж байгаа хугацаа, шалтгаан, эмгэг зам, үүсэх байрлал, будагдах байрлал, байдал гэх мэтийн олон зүйлээр ялгаатай. Ингэхээр 2, 4 буюу C гэдэг хариулт нь хамгийн оновчтой зөв хариулт байх нь. Дараа нь шалтгаан хамаарлын тест. За, шалтгаан хамаарлын тестийг тодорхойлохын тулд энд харагдаж байгаа түлхүүрийг ашиглана. Өөрөөр хэлбэл 1-р баталгаа, 2-р баталгаа, 2 маань зөв үү буруу юу гэдгийг бид нар хариулаад энэ 2 баталгаа хоорондоо холбоо хамааралтай юу гэдгийг 3-р баталгаа олгож хэрэглэх нь байна. За, жишээлбэл 1-р баталгаа зөв, 2-р баталгаа зөв, хоорондоо холбоо хамааралтай бол A байх нь байна. Гэтэл 1-р баталгаа нь зөв, 2-р баталгаа нь буруу, хоорондоо холбоо хамааралгүй бол C гэсэн хариултыг сонгож хариулах жишээтэй. За, энэ нэг тестийн жишээ байна. Гласс иономер цемент шүдний эдтэй ионы солилцоо үүсгэж өөрөө хатурдаг материал гэж байна. Тэгэхээр энэ 1-р баталгаан дээр энэ маань зөв байх нь байна. 2-р баталгаа нь учир нь түүний хатуурах үед үүссэн чөлөөт карбоксилийн бүлэг нь хатуу эдийн кальцтай холбогдож наалдцыг сайжруулдаг гэж байна. Энэ маань гласс ономер цементийн хатуурах механизмыг тайлбарлсан 1-р баталгааг баталгаажуулсан учраас зөв. Тэгээд энэ хоёр
одоо өгүүлбэр 1-р баталгаа 2-р баталгаагаар тайлбарлагдсан хоорондоо холбоо хамааралтай учраас 3 дахь баталгаа зөв болоод зөв буюу хариулт A байна. За 2 дахь жишээ. Байнгын ломны дор эмчилгээний жиргэвч тавьдаг гэсэн 1-р баталгаа байна. За энэ бол ерөнхийдөө зөв. Байнгын ломны дор эмчилгээний жиргэвч тавьдаг. Гэтэл гүнз хорлын үед л байнгын ломны дор эмчилгээний жиргэвчийг тавьдаг. Харин өнгөц дунд цоорлын үед бол тавихгүй шүү дээ. Тэгэхээр энэ өгүүлбэр буруу болоод явчихна. 1-р баталгаа буруу. За 2-р баталгаа нь ингэснээр түүний хортой үйлчлэгийг багасгадаг гэж. Эмчилгээний жиргэвчийн өөрийнх нь үүрэг нь болохоор зэрэг тулмын давхаргыг нөхөн төлжүүлэх, одонтопластисыг сэргээх, зөөлцийн усны эргэлтийн хямрал халдварыг багасгах ийм гол үүрэгтэй. Тийм учраас энэ 2-р баталгаа буруу болно. Буруу. Энэ хоёр хоорондоо холбоо хамаарал байхгүй учраас 3-р баталгаа нь буруу. Ингээд хариулт И болох. За 3-р жишээ. Холбоосын архаг мөхлөнгөрчих өрөвслийн эмчилгээний үед эхний эрэлтийн дараа заавал онгорхоо орхино гэж 1-р баталгаа нь. Тэгэхээр холбоосын архаг мөхлөнгөрчих өрөвслийн үед ихэвчлэн сурвалжийн харалдаа салстад дээр шилжих нуглаанд цорго үүссэн байдаг. Тэр цоргоор нь шүдний сурвалжийн орой дээр үүссэн эдээ өрөвслийн эксудад гадагшилж идэг учраас бид нар заавал 1-р эрэлтээр онгорхоо орох шаардлагагүй. Ингэхээр 1-р баталгаа нь буруу болж таарч байна. За 2-р баталгаа нь яагаад гэвэл холбоосын архаг мөхлөнгөрших өрөвсөл нь удаан хугацааны туршид байгаа холбоосын архаг өрөвсөл юм. За энэ бол зөв. 3-р баталгаан дээр энэ удаан хугацааны туршид байгаа холбоосын архаг мөхлөнгөрших өрөвслийг эхний эрэлтээр онгорхоо орхихгүй учраас хоорондоо холбоо хамааралгүй буруу болж байгаа юм. Ингээд хариулт буруу, зөв, буруу буюу D гэсэн хариулт зөв байх нь. За дараагийн тест бол асуулт хариултын хослол тест. Энэ тестнүүд бүлэг асуулт, бүлэг хариултаас тогтдог. Бүлэг асуултын асуулт бүрд тохирох хариуг бүлэг хариултаас сонгоно. Зарим тохиолдолд хэд хэдэн асуултын хариулт давтагдаж орж болно. Эсвэл бүр ашиглагдахгүй үлдэх тохиолдол байдаг. Жишээлх юм бол Ад нь цоорлын толбын үе гэж юу хэлэх үү? Өнгөц цоорл гэж, Б нь өнгөц цоорл гэж юу хэлэх үү? С дунд цоорл гэж юу хэлэх үү? Д гүн цоорл гэж юу хэлэх үү? И шүд цоор хөвчин гэж юу хэлэх үү гэд энэ асуултнуудад тохирох 5 хариултыг дор нь бичсэн байна. Энэ 5 хариултыг дээрх 5 асуулттай уялдуулан сонгоод 5 хэлбэрийн хариултыг мөн бичсэн байна. Тэгэхээр энэ 5 хэлбэрийн хариулт дотроос хамгийн зөв байгаа нэг хариултыг бид нэр сонгох ёстой. За энэ тестэн дээр жишээлбэл Э хариулт хамгийн зөв. Өөрөөр хэлбэл цоорлын толбын үе гэдэг нь паалангийн давхаргад цоорл үүссэн байхыг хэлэхгүй. Гэтэл цоорлын толбын үе гэдэг нь паалан дээр үүссэн өнгөний өөрчлөлт. Тэгэхээр A1 болж таарах нь. За тэгвэл И шүд цоор хөвчин гэж юу вэ гэдэг дээр бид нар шүдний хадуудын эрдэсчиг процесс алдагдаж цогог үүсхийг хэлнэ гэдэг хариултыг сонгоо. Энэ мэтчлэн яг ингээд асуулт бүрд тохирох хариултуудыг олж уялдуулж тааруулснаар зөв хариултыг олох ёстой. Тестэнд хариулахад ямар сурах бичгүүдийг голлож анхаарах вэ гэдэг оруулсан байгаа. Нүр ам судлалын мэргэжлийн чиглэлээр төгсөж байгаа оюутнуудын төгсөлтийн шалгалтын сорилын эмгтгэл бол бас нэлээд их хэрэгцээтэй гарын авлага болно. За тэгээд эмч маань өөрөө бусад ном сурахуудыг ашиглаж уншиж онлын мэдлэгээ баталгаажуулаарай. Та бүхэнд амжилт хүсье.